Дараагийн мэдээг танилцуулъя. Microsoft-ийн зүгээс Windows 10 үйлдвэрлэлийн системтэй үзүүлдэг дэмжлэгээ зогсоох болж байгаа юм байна. За үүнтэй холбогдуулан 10 дугаар сарын 14-ний лав гарагаас эхлээд ийм үйлдвэрлэлийн системтэй компьютеруудад эрсдэл учирч болцсошгүй гэдгийг олон нийт анхааруулж байгаа юм. За учир нь бол аюулгүй байдлын холбоотой шинжилүүлтүүд, апдейтүүд зогсон. За ингэснээр төхөөрөмжүүд халдлагт өртөмтгий болох юм байна. За Microsoft нь хүмүүсийг Windows 11-д бол үн төлбөргүй шилжихийг уриалж байгаа боловч бүх компьютер энэхүү Windows 11-ийг суулгах боломжгүй болж байгаа юм. За Windows-ийн хувьд дэлхийн хамгийн алдартай компьютерийн үйлдвэрлэлийн системүүдийн нэг бөгөөд дэлхийд даяар нийтдээ 1.4 тэрбум гаруй төхөөрөмж Microsoft-ийн Windows үйлдвэрлэлийн системийг хэрэглэдэг болохыг тооцоогоор бол гаргасан байна. За Star Counter нэртэй байгууллагын мэдээлснээр эдгээр компьютерийн 43 орчим хувь нь 2025 оны 7 дугаар сарын байдлаар Windows 10-ыг ашиглаж байсан судалгаагаар тогтоодсон байна. За тухайлах юм бол Их Британд хэрэглэгчдийн гарын авлагыг гаргадаг байгууллагын зүгээс нийтдээ 21 сая хүн Их Британд Windows 10-ыг ашигласаар байгаа гэсэн тооцооллыг гаргасан байна. За 9-р сар тус компаниас явуулсан судалгаанаас үзэхэд эдгээр хэрэглэгчдийн 4/1 нь Microsoft-ийн албан ёсны дэмжлэг дууссан ч гэсэн энэхүү үйлдвэрлэлийн системийг үргэлжлүүлэн ашиглахаар төлөвлөж байгаа нь тогтоогдсон байна. За ойролцоогоор 7 хүн тутмын нэг нь шинэ компьютер худалдан авахар төлөвлөж байгаа гэдгээ хэлсэн байна. За бусад хэрэглэгчдийн бүлгүүдийн хувьд Windows 10-ын дэмжлэгийг зогсоосноор шаардлагагүй зардал байгаль орчны хог хаягдал гарна гэдгийг шүүмжилж байгаа юм. За өөрөөр хэлбэл энэ системтэй холбоотой асуудлаас үүдэн нэмэлт зардал гарах боломжтой гэж үзэж байна. За Microsoft үндсэндээ хувийн хэрэглэгчдэд Windows 11 руу шинжлэх эсвэл 12 сарын туршид аюулгүй байдлыг өргөтгсөн шинтгэлүүдийг хүлээн авахын тулд бүртгүүлэх гэсэн хоёр сонголтыг санал болгож байгаа юм байна. За эдгээр тохиргооны хувьд нууцлал ба аюулгүй байдал гэсэн хэсгээс энэхүү тохиргоог хийх боломжтой гэсэн хэдий ч олон хүмүүс одоо байгаа компьютероо хэвийн ажил байгаа ч гэсэн шинэ төхөөрөмж худалдан авах шаардлагатай болж байгаа. За учир нь гэвэл эдгээр байгаа компьютерууд нь бол Windows 11 руу шилжих боломжгүй байгаа юм байна. Хэрв та компьютероо шууд шинжлэхийг хүсэхгүй эсвэл таны төхөөрөмжүүд Windows 11-т бол шинжлэхэд хит хуучирсан байгаа тохиолдолд хамгийн түрүүнд хийх ёстой зүйлүүд нь бол үргэлжлүүлэх схемд бүртгүүлж болох юм байна. За үүнийг бол өргөтгсөн аюулгүй байдлын шинжилтүүд гэж нэрлэдэг. За гэхдээ энэ нь бол техникийн дэмжлэг болон бусад програм хангамжийн шинжилгээг санал болгохгүй гэж үзэж байна. Windows 11-ийг хэрэглэгчид үнгүй авахын тулд Windows 10-ын хамгийн сүүлийн хувилбарыг суулгасан байх шаардлагатай. За ингэснээр бол тухайн компьютер мөн Microsoft-д бүртгэлтэй байх компьютерийн тохиргоогоо нөөцлөх шаардлагатай үгүй бол энэхүү өргөтгсөн шинтгэлүүд рүү шилжих боломжгүй болно. За үүний тулд бол нийтдээ $30 хураамж төлөх эсвэл Microsoft-ийн шагналын оноогоо ашиглах ёстой болно гэж мэдгдсэн. За Windows 10-ыг ашигладаг арилжааны байгууллагуудын хувьд нэг төхөөрөмжөө цаашид шинэ програм хангамж руу шилжихийн тулд $61 төлөх шаардлагатай болж байгаа юм. За энэ нь бол мөн тухайн иргэн аль улсад амьдарч байгаагаас шалтгаалаад тухайн шинжилгээлийн өртөг нь бол бас тодорхойлогдох боломжтой гэж үзэж байна. За 2015 онд гаргаснаас хойш Microsoft Windows 10-ыг бол байнга програм хангамжийн шинжилүүлгийг нь хийсээр ирсэн. За эдгээр шинэ функцүүдийг өөрчлөх нэмэх мөн аюулгүй байдлын асуудал алдааг засахад бол энэхэр шинжилгүүд нь чиглэгдэж байсан. За цус компаниуд хэрэглэгчтэй бол Windows 11-ийг үн төлбөргүй шинжилгээг зөвлөж байгаа. Гэхдээ зарим хуучин төхөөрөмжүүд шинэ үйлдвэрлэлийн системийг ажиллах боломжгүй болж байгаа. За энэ нь бол Microsoft-д бүртгэлгүйгээр Windows 11-ийг ашиглах нь улам бүр хэцүү болж байгааг харуулж байгаа юм. За Windows 10-ыг ашигладаг төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацааг уртсгах нэг арга нь Microsoft-д бүртгүүлэх шаардлага байгаа. За зарим хэрэглэгчид бол нууцлалын шаардлагаанаар Microsoft-д бүртгэлгүйгээр нэвтрхийг илүүд үздэг. За тэгэхээр үүнтэй холбоотой зарим нэгэн асуудлууд бол үүсэж байна. За манай улсын хувьд бол Windows 10-ыг бол олон ашигладаг байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор зардлууд гарч болцсохгүй байна. За бидний хувьд бол лицензтэй програм хангамжуудыг ашиглах гэхээсээ илүү бусад байдлаар бол өөрийн програм хангамжаа шийдэж ирсэн. За цаашдаа бол Microsoft-д бүртгэлгүйгээр ийхүү програм хангамжийг ашиглахад нөхцөл байдал хүндэрч байгаа гэдгийг энэхүү мэдээнээс харж болохоор байгаамаа.